За сайн байцгаана уу манайхаа шинэ бичлэгэнд тавтай морилоо. Бид хоёр энэ 100-ны амралтаараа Польш, Латв, Литв, Эстон, Финланд гэсэн 5 улсаар аялсан байгаа. Тэгээд нэг улсад бол 3 оноод явсан байгаамаа. Тэгээд аль болох хямд зардлаар өөртөөхөө таавар сайхан яваад ирэхийг бол зорьсон байгаа. Тэгээд Мюнхнээс Варшав хүртэл бол бид хоёр вагоноор явсан. Германы вагон чинь 14 хүртэл насны хүүхд үнэгүй байдаг шүү дээ. Хэрвээ том хүнтэй дагаж явах юм бол тэр боломжийг бид хоёр ашиглаад ер нь бол одоо номингог 14 хүртэл жоохон вагоноор яваад ашиглаад авъя гэж бодолтой байгаад байгаа. Тэгээд Варшав орж үзсэн. Варшав бол их сайхан хот санагдсан. Тэгээд бид хоёрын байрласан апартмент буюу Airbnb бол 21 давхартай байж тараад тэгээд дээрээс нь айгүй сайхан харагддаг. Гэтэ тэгээд бас яаж зүгээр явах вэ? Ямар нэгэн адал явдал бол заавал болж таарч байгаа юм л та. Нараа миний окны утас олдчихлоо. За тайлбарлаар юу болсон? Миний материалсан байхгүй юу? Жохон юм авч байгаа чинь юм идэх юм нэрсэн чинь болохоор шүү тий. Хажууд нь үтсэн чинь тэгсэн чинь буцаа явсан чинь би болохоор шүү тий буцаад цөнгөндөө их юм арцсан. Тэгээ уцаа явтаар алдчихлаа гэж 3 цагийн дараа ирсэн чинь байж юм. Йоо. За. Аясаа үсээ дадуу. Жижигхэн хөөрхөн. За тий бид хоёрт бол их хөөрхөн сурамж болсон юм чинь. Тэгэл энэс хойш утсаа ерөөсөй байнга зүрхэндээ барьс тээ. Тэгээ Taylor Swift Варшавт тоглох гээд хүмүүс бүр автобусаараа бууж илээ. Бид хоёр тэгээ нэг сайхан Porsche Hall хийж идийг нь олж идий гэж бодоод Google reviews дээрээс хамгийн сайн хандлттай байсныг нь очиж сонгоод идсэн. Энэ бол ингээд chain restaurant юм байлээ. Хаасаагүй байж идэг. Ер нь хоолнууд нэг амттай. Энэ хараа бүр амар гоёагдчихад. Тэсээ хаалраа. Эмир рамен гоё юм байна. Эцний дараа Энэ юу вэ? Үнэн биш. Эмир рамен рамен эцний дараа юм болсон юм болов. Магадгүй. За тэгээ бүх лайнда хүчинтэй автобустэй метро бүх юмдаа хүчинтэй 3 өдрийн тикет бол 36 слотыг гэдэм байлээ хүний. Тэгээ бид хоёр тэрийг аваад таваргаж өгсөн. Тэгээд хүүхэд тахтай айгүй хиддэг байсан гой амттууд олж авсан бид хоёр тэгэл идэлс. За бид хоёр одоо тэр дээшээ гарах гэж байна. Тэр ямар юу гэлээ барилга гэлээ нөкө. Ямар барилга гэлээ? Clock Tower гэж өөртөө нэрлсэн байгаа гэж. Би ч эмэхгүй болохоор зүгээр үгүй агадах юм. миний паны нисээ тагаар өссөнийг харагдав. Тий. Тэр дээр бит хоёр байрлаж байгаа. Booking.com-оос амар хөөрхөн дийл болсон тий. За тэгээд энэ ч бүх юмтайгаа айгүй ойрхон юм байна. Нөгөө өндөр Энэ юу юм бол? барилгатай ойрхон. Энд бас театр байна. Аль вэ нөх? Энэ бас ямар нэг өвшөөх шүү тий. Бит хоёр явж байгаа мөнгө эдлэл хямдхан зардаг газар болоод би энэ юмгийг авсан. Цирконтой. Бүр харж шүү дээ миний энэ юу болохоор бүр амар ямдах юм байна. Цирконтой ч гисэн. Энэ ч хүрх Тийм мөнгө ч гисэн. Тийм. Чихний юу чараа та. Бит хоёр амар бит хоёр баш ицсэн. Өөрсгөө юу? Юу жаа гэдэг тайлбар. Яа. Түрүүн харуулж ирсэн өндөр барилга дээрээс хотыг айгуу гоё төлдөж хардаг гээд 30 давхраас бит хоёр одоо Варшав хотыг бүрэн толтоход гарч ийна. Тэгээ гарсан чинь даан чим тортой байсан. Тэгээ тортой байх нь бол зүүн лахалтай угаасаа эндээс чи хүмүүс тэгэл бараг өсрөд хүчгээр амар өндөр байгаа юм чинь. Тийм болохоор зэ тортой байх нь бол хөлийн зөвшөөрч байгаа. Яа шариш. Ингэж хариулах юм бол 30 давхрын өндөр дээрээс жоохон юу л вэ? Ийм мөнгө тусан гэх дээрээс
Балкон дээр гараас үзэж чадахгүйсэн юм. Манай балкон марыг илүү сайн харуулж байгаа юм шиг. Yes. Энэ удаагийн аялалдаа бид хоёр ер нь нэх өндөр хүлээлтгүй явъя. Өмнө нь амар судалж ингэж нөгөө өөртөө сэтгэл санаагаараа тийм амар өндөрт хөөргөж тэгхгүйгээ шууд очиод үзээд шууд амар тийм гинтийн шийдвэр гаргаад ч юм уу тэгж өөртөндөө нэг тийм түүх удахгүйгээр явъя гэж бодсон. Тэгээ тэр нь ч онсон бэлээ. Айгу хүлээлт багтаа байсан учраас энэ удаагийн аялал ягаад ч айгу сэтгэл төрсөн. Тэгээ бид хоёр одоо Old Town орохоо явж байна. Бид хоёрын Instagram story-г хараад хоёр монгол бүсгүй бид хоёр хоолнд өрөөд тэгээ бид хоёр айгуу сайхан дайлуулсан. Тэр хоёр бүсгүй манай Old Town заавал ороорой гэж хэлсэн. Тэгээ орсон ч тоолсон билээ. Ямар гоё. За юм бичиж байгаа хүн бол зөв өөрөө үнэхээр хайраа. Хам бүжгэл ярьчих. Next round. Пиафла. За энэ хүүхэн жижиг гүрэнд 3 хонлоо бит хоёр. Тэгээд энэ болохоор зэрэг яг short stay амар тохиромжтой. Тэг ингэ болчдөг. За тэгээ эндээсээ бид хоёр Литв рүү гарсан байгаа. Урд нь бол Латв Литв гэж улсыг одоо эмигийн бүгэлдэг үгийн сүлжээн дээрээс л мэддэг байсан бол одоо энэ удаад л өөртөө очиж үзсэн байгаа. Гоё талтай. Би яг биний л хоёртай баг шүү тий. Бид хоёрын буусан энэ Каунас гэж хот бол Литвийн 2 дахь том хот гэж явд юм байлээ. Тэгээд үүнэртгийн хувьд Вильнюс буюу одоо нөгөө нийслэлээ бодох юм бол арай хямд. Тэгээд үдэж харах юм ч гэсэн айгүй хөөрхөн дайжгүй ихтэй байсан учраас бид хоёр энэ хотыг сонгож утсан байгаа. Хоолоо идэж буцаа явж исэн чинь партизаны гудамж гэсэн нэг хэсэг байгаа. Тэгээ би хүү энийг очиж үзье. Тэгээ харсан чинь нөгөө дайны үед амь өргөцсөн одоо дайчдын хөшөө байсан. Тэгээ заахад булш байсан л да. Тэрнээс манай хөх жоох айгаадсэн. Ер нь бол хүүхдтэйгээ явж байхдаа ийм нөө эртний хот мотуудаар явахдаа булш байгаа эсгийг бол шалгачмаар л юм байлээ. Тэгээд би ер нь хүүхдэд тайлбарч хэлээл байгаа л да. Булшнаас бол яах хэрэггүй. Энд ч одоо тэгэл өвцөн хүмүүс илүү ер нь амьд хүмүүс яах хэрэгтэй гэл нүгэдэг штэ. Тэр мөр бол дааш нөлөөлөөгүй. Тэгээ магаш өглөө нь би хүүхдээ унтж яхад бол эртхэн тэр газруудаа өөрөө гараад үзээ явцсан байгаа. Энд хараа газрууд өдрөө 1-5 дахь гэдгийг жишээлбэл ингэж тэмдэглэдэг юм байна. Тэгээ ганцхан газар юм байгаа юм болов гэсэн чинь ихэнх газрууд нь ер нь бас тиймэрхүү байдлаар тэмдэглэдэг юм байна. Хоёрын буусан хостел болохоор хүмүүстэй нөгөө юмж галтгоогоо шеэрлдэг. Тэгээд жорлон болон угаалгын өрөө нь бол хамтдаа байсан тийм өрөө байсан л да энэ Каунаас. Тэгээд харцангуй үний хувьд бол хямдхан байсан. Тэгээд та нар хэрэг сонирхох юм бол бид хоёр энэ аялал юу нэг хэд болсон, хаана ямар мөнгө өрсөн тэрийг бол тайлбарлаж болно. Тэгтээ хэрэг сонирхох юм бол за. Амар том юм бэ. Ийм бүрхэн жижигэн зэмэг байна.
Байшин барилгуудын үед манайх төстөө санагцсан. Энэ вокзалын нараа яг адилхан мод. Тэгээ байжсэн чи ер нь нөгөө аригчтаа бас ингэ шалгадаг юм байл л да. Нийтийн тээвэрт яаж явж юм авч энэ төр гэдгийг. Ер нь их бас жоох уудаг газар байлээ шүү энэ тентхий. Ер нь их ойролцоо доо. Тэгээд байхгүй. За тэгээд лидт 2 дахь өдрөө бол бит хоёр нийслэл Вильнюс руу явсан байгаа. Бит хоёрын буусан Каунасаас бол 8 еврогоор л очичдсан байлээ. Тэгээд бит хоёрын цаг арай болоог байсан болохоор хажууд нь нэсэн зах руу нь бол орж утсан байгаа. Тэгэл зах бол яг сайхан манай нэг наран туул шиг нэг санагдал бит хоёр одоо дундуур нь явж үзүүлээ. Балаа юм авчих юм да хөгсөв. Чи яг энтэй таарч байна. Аль надад тагтай ч нү. За Литв улсын нийслэл Вильнюс очих гэж байна. Манай мэдж байгаа юм байна. Тэгээ бид нар өнөөдөр бас хоошор хийн. За хаана шигч юм. Энэ талаа ядах юм. За тэгээд ингэж харагдчихээн энэ хөөрхөн жижигхэн богоо явд юм байна. I just saw where it's going and it's just like tiny town and I think that's why. Намайг чи байгаа мó. Тэг чинь Би ямар хөөрхөн байгаа зүг. эдэр тааж хэрийг ойлгохгүй юм да тий. Даач хэлээд ойлгохгүй юм да энэ хүмүүс. За, хүмүүсээ бид нар коуч авах. Биш миний охинаа шилжин нэр хараа биш. Надад чи очиж өтөр төргөө янзлахгүй бол бүр ингээд алцаагаар бүр ийм болцсон хамар дээрс нь тогтохгүй ингээд яаж шít. Тэгэхээр тэгээд бид мөнгө явуулаарай. Жишээл хаа намайг шийдэлтэй асуухаар Чаа юу сонсохгүй юм? Vykstantis maršrutu Vilnius, Kaunas atvyks į pirmojo perono 11-ąjį kelią. Išėjimas prie traukinio pirmų peronų į kairę. Пермовик Верона. За. Train number 831. Тэрлээ бас. Энэ зүг үзэл та. Бит хоёр тэгээ 0 орох хэрэгтэй болоод 0 хайж явж агаад нэг ресторан орсон чинь гүрч хоолны ресторан орсон юм. Тэгээд хоол захиалаад насаараа буузыг буруу идэж явснаа бол энд орж ирээд ойлгосон. Бүр зааварчлага байд юм байлаа. Буузыг хэрхэн идэх вэ, яах вэ, ийх вэ гэдэг. би яг нэг хийсэн юм шиг хэрэгтэй тайм хийчихсэн. Манай хот чиз ихтэй идэлтэй. Ингээд цахаас нь авч идэх хэрэгтэй байна. Цахаас нь аваад дундалт нь дүүрээд тэгээд тийм. Энд чи ингэж нэгийг авах хэрэгтэй юм шүү те. Амар клип хийгээд Тийм байна. та идэж үзэх юм уу? За. Массажо гэдэг юм байна. Бид хоёрын сайн өдрөнд таарсан болтой. Энэ тэндгүү л баахан хурмнууд байна. Энэ ч гоё юм байна. Баруун нэг нь л өссөн шүү дээ. Ядаж мийг згэрчлээ. Их гой дулаахан сэтгэл өгсөн хот байсан. Тэгээд мэдгүй яагаад чи ингээл хүмүүсийн харилцаанаас л юу тухайн улсын талаарх сэтгэл үлддэм байх, нөлөөлдөм байх гэж бид нар бодсон. Тэгээд бид хоёр явж байгаа тэгээд мөнгөний музей рүү орсон. Тэгээд үнгүй эдэм байлээ хамгийн сонин. Яг тэгэл жуулчдыг татж байгаа басны арга хэлбэрний болов гэж бодсон. За Литв улсын хувьд бол албан ёсны мөнгөнийг чинь евро болоод бол нэг олон жил болоогүй байгаа 2000 хэдэн он гэсэн байла 10 хэдэн он багш байсан шүү. Тэгээд манай хүүхд ингээд асуултнуудад хариулаад хөөрхөн шагналын дээр хождог хүүхдүүд бас их хөөрхөн сэтгэл үлдээхээр газар байлээ. Тэгээ нөгөө VR шил зүгээд энэ дотроо
одоо тухайн мөнгөний дэвсгэрт яаж хэвлэж байгаа тэр бүх мэдээллүүдийг ингэж бод төр харуулдаг. Бас их гоё л дурсамжтай үйл явдал болсон. Oh my god. Хартаа юу болсныг маань каракун байж. Эндээс бид амар хиддэг гэсэн чихэр хаана вэ? Энэ вэ? Эндээс авлаа бит хоёр. За тэгээ эндээ 3 онцгой бит хоёр цаашаа Латв улсын цог хөдөлсөн. Бит хоёрын явж байгаа автобус бол Flixbus. Тэгтээ Балканы улсууд хоорондоо бас Lux Express гэдэг нэртэй тийм автобус явд юм байлээ. Тэр нь болохоор air conditionтэй, Wi-Fi-тай, урдаан юм дэлгэц мэлгэстэй өгнө амар хөөрхөн. Тэр ч гэсэн айгу зүгээр санагцсан. Тэгээд зарим нэгэнд нэг сонирхолтой байж магадгүй энэ улс хоорондын Европын холбооны улс хоорондын нөгөө хөлийн заг гэдэг зүгээр нэг юм самбар байдаг. Тэгээ тэр бол одоо ингээд заавал паспортод үзүүлээд байх шаардлагагүйгээр ингээд сайхан ороод ирдэг байгаа. За ийм хөрхөн жижиг апартмент юм байна. Бит хоёр буух газар нь болж нөө нөх те. Бата наа. Тийм байна. Американс. Nice. Талигдчихээн. Окей. Энэ галтгоонд нь юу вэ? Хараад. Ус услагчлэр байхад болчиход байгаа юм дөө тий. Окей. За юм задлаа. Бай. За энэ Рига хот руу хамгийн их тэмүүлсэн хүн бол манай Номко. Ягаад гэхээр зэрэг бит хоёрын нөгөө Blackpink-ийн Born Pink гэдэг тоглолтын скрин хөлбөрийг үзнэ гээд бүр Германд хата захиалцсан аахгүй. Тэгэл ерөөсөө энийг л хүлээгдсэн манай хөхт. Тэгээ хүүхдтэй дагаж би бас Blackpink сонссоор байгаад ер нь бол их дуунуудыг мэддэг болцсон л шүү. Тэгэл хоёлаа дагаал манай хөхт бүр доош очиж бүжиглээд Попкорн идээд шийднэр. Хойлоо буцаа ирэхэд фланцд болох уу? Нэг юм блүүм бэ? За уламжлалсаар бит хоёр тэгээд хотооноор явдаг завтай аялал аваад явсан. Энэ болохоор зэрэг хүний 15 евро гэдэм билээ. Тэгээд яг нөгөө цөөхөн өнөөр явж байгаа болохоор зэрэг бит хоёрт ингээ явсан нэлээ амар байгаа юм л та. Нэг удаа усан дээр хүрэх тийм завтай аялын авч яваад нэг удаадаа тэр нөгөө hop and hop off гэдэг нөгөө юу гэдэг шүү дээ тий. Хотоор тойрдог автобус. Тэрийг нь сайхан аваад ингээд нэг өдрөөр явчихаар зэрэг бит хоёр бол ер нь хотоо сайхан үдчихэд байгаа. Тэгэл нөгөө буух үедээ буугаал тэрийг үзмээр нь гэхээр үдчихэл.
За ингээд дөрөвт хөртөө болох Эстон улстай бит хоёр ирсэн. Тэгээд нийслэл Талиныхаа яг залгаа Марту гэж тосгонд бит хоёр энэ байрыг төрөөсөлсөн байгаа 3 хоногор. Тэгээд айгүй хөөрхөн нэг яг галтгоо төчнөөрөө жорлон байна. Одоо энэ тарагдаж байна. Тэгээ ингээд унтлагын өрөө дотроо бол айгүй хөөрхөн зохион байгуулалттай бит хоёр санагцсан. Тэгээд хүнд хэрэгтэй бүхэл юм байсан. Хоол ундны хувьд Оросууд ихтэй учраас магадгүй одоо нийслэл салаад хуушуур жибүрэг энтер болвол тэгэл ойрхон санагдал бит хоёр ёо за Монголд барыг ирсэн юм шүү хоёлаа гэл тэгэл идэлсэн. Тэгээ бүр зүгийн балт хүртэл байж лээ. Тэгээ энд бол нилээ хизээ бит хоёр ер нь тэгээ аяллахын хугацаанд бол идээл яваад та нар харж байгаа тийм. За сайхан болор. За Эстонос бол байшин барилгын хувьд юу яг л манайх шиг дандаа өгсөмлүүдтэй ингээд хальт бар ингээ харах юм бол за баруун дөрвөн зам дээр нөгөө шар өгсөмлөл байшингийн тийж явж байгаа юм шиг харагдаал. Тэгэл их л ойр дотн санагдчихсэн. Ирсэн өдрөө бит хоёр тэгээд тэр Март өгөөж тосгондоо байрлаж хончоод маргааш нь Талин буюу нийслэл рүү норж хотоор жоох явсан байгаа. Тэгээ өдрийн тикет аваад тэр өдрийн тикетээр бол нийлээ олон газруудаар явж амжсан. Тэр хараа тэрлээ бос. Хөлөж хацах уу? Нэ. Тэгэл та. Надад амар гой санагддаг шүү дээ. Хотын юм тэрлээ бос зууж юу. Бодоод байсан чинь бит хоёр ерөөсөө ингэж хөтлөлт хийхгүй байгаа юм байна. Одоо манай номонгоо хэлнэ. Ямар гоё цаг гарсан бэ? Үс ишээрээ тэдэд зэмэг авч өгөөрэй. Минь тохиолаа. Өнөөдөр латтай ах нэ. Миний тэгэж. За одоо яана хийж байна? Талины хотын төвд Монголын өргөмжлөх консул байт юм байна энэ газар. Монголын талбайгаа олсонгүй. Тэгтээ гоё байна. Хойс Эстонд Монголын өргөмжлөх консулын газрыг харсан чинь. Хаяа дүүл. За сайхан болоорой. За Талин бол далайн эргийн бомб тот учраас устай холбоотой, далайтай холбоотой маш ариун төвхтэй хот юм бэлээ. Тэгээ бит хоёрын усан цэргийн музейгээр нь бол зочилсан. Тэгээд оронгууд ингээл айгүй том талбайд тухайн үед одоо хэрэгжилжсэн дайны болон байлдааны зориулалттай, зүгээр энгийн зориулалттай бас том хөлгөн онгоцнуудад тавьсан байсан. Тэгээд шумагч онгоцнууд байсан. Тэгээд тэр дотор нь бол ингээд хүүхдүүд ингээд хөөрхөн ороо тоглох боломжтой. Тэ ингээд хүүхдүүдэд зориулсан тусгай тоглоомын хэсэгтэй. Эсвэл тухайн үед одоо усан цэргийнхэн өмсөж хэрглэжсэн идэл хувц сэргэлийг ингээд тавьсан хүмүүст ингээд тэрийг өмсөд зураг хөргө авах боломжтой ийм том төгсөлбөр бас бий болгосон юм байлээ.
Тэгээ надад бол их гой санагцсан. Тэгэл түүхийг уншаал ялангуяа тэр нөгөө өөртөө ингээл барьж үзээл те ингээл яг тэр орчинд нь ороод үзэхээр зэрэг хойно бас их л сонин бас мэдрэмж өгчих шүү гэсэн бодлол яхаа аргагүй төрж исэн. Шууд гарах юм уу? Дээш нь гарах юм уу? Тийш явж үзэх эсвэл. За ёстой. Сон experience байна. Жохон яагаад энэ те? За ийшээ гарч үзье. Энэ хоёлаа тэрний уртлыг Титаник гэх үү? Нако. А? Хоёлаа уртлыг Титаник гэх үү? Яагаад байгаа юм уу? За боо. За энэ Лимбит гэж хөлөг дээр бит хоёр гарсан боловч ягаад буугаад ирлээ тэ нөкө. Титаниктэй гэж хоёул яриаг юм. За би хоёул Титаник байж чадахгүй юм байна гэсэн. Шумбагч юу гэдэг юм бол шумбагч бөмбөг гэдэг юм болов. Амар өөрөө зөхиогод хэлсэн. Энэ бомб юм. Тийм байна. Энэ далаад исэн гэсэн үг. Тэрийг харж байгаад миний охин өмсч. Võimalused haara kaasas hoia liiget mine. Häirib See on rahu säilitamine. Би ингэж үсч юм. Ja kiiremini reageerida. Наахгүй юм бах та. Одоо тэгэл ингээл усан дээр ингээд хөөлж явах юм байна л да. Niikuinii nagu evakuatsiooniviidad näitavad. би яаж үсч юм. Үсч чадах юм бах та. Болоогүй шүү дээ. Энэ гэрэл нь ямар сони те нүрэж юу харагдуулахгүй шүү дээ. За. Яг тэгээд тасч. Валя. Воля гэдэг шиг воя гэдэг юм бэ. Чамтай шүү. Юу одоо цугам дээ миний хүүхэд нь. Миний хүүхэд нь одоо цугам дээ. Хөөрхөн гэж бодчих. Яа трагатас. Хүмүүс хартай нэг. Тийм гоё юм болчихлоо. Тийм хатаа. Яа ямар ч чулуун тэг. Мэдгүй. Зүр ягаан чулуусан ч барьсан. Гэтэ гоё нөө. Ийшин даа чулуу мэдгүй юм да. Бис мэдгүй. Хатаа энэ чулуу болохоор шийдэж жоохон үнэтэй байж магадгүй. За яагаад? Болохоор яг болохоор минерал шахартай тах юм. Амар юу? Минерал аа. Энэ нөгөө чулуу иргүй. Яагаад? Because it's only pink. Only pink гэж. Яа яа. За. Сони юм чулуун болон дуртай хөхтэй байх. За оройно бол бит хоёр ингэж заваарч. Рослот. Тэг кино минь үзэж гівтдэг байгаа. Тэгэл таваараа л явж байгаа өдөө те. Cheers. Cheers.
бичихгүй шүү дээ. Одоо л хийчих. Чамаас тийм биш. За Эстонд 3 дахь өдрөө бол бит хоёр нөө байрлаж исэн Мардугийн тосгоноо жоох явж үзье гэж хийсэн. За хүн ам нэг ер нь бас нилээн ихтэй. Тэгээд манайхаар бол налаарахгүй одоо суурин юм уу да гэж би бол бодоод байгаа. Тэгээ уг зорилго нь бол бит хоёр гарахтаа за ойрхон гоё массажны газар ч юм уу эсвэл маникюр, педикюр хийдэг газар байх юм бол хийлгчий гэж бодоод гарсан. Тэгсэн уг нь бол байшингийн болон бүрт ямар нэгэн маникюр байх боловч өнөөдөр цаг байхгүй гэсэн одоо зүйлийг бол бүгдээ хэлжсэн. Тэгээ бит хоёр бодсон энэ хүмүүсийн хэрэгцээ бол үнэхээр их юм байна. Нэгдүгээрт эсвэл хоёрдугаарт юу юм бэ? Бит хоёр тийж их сонирхолгүй байна. Үгүй бол бит хоёрыг ойлгохгүй байгаа юм байна. Тэгээ ингээд зүгээр толгоос ихсрээд байгаа юм байна гэж бодсон шүү дээ. Тэгээ чадаагүй ш нэрээ. Би л Korean jelly nails юм байхгүй юу? Jelly nails тэдний дараа French tipтэй тий жоохон charmsтэй. Монгол явж ирснээс хойш нэг сонин 11 настай хүүхдээ юм дурлцаад одоо зүүн буруу юм хүмүүсийн хэлээрээ Жоохон гой харагдчихсан юм. Тэгэл гараа штэ тийм миний өндөг хүртэл болохоор миний хом сүрдгүй гэж би жаа хатд юм чинь. Хүмүүсээ надад болохоор штэ яавал болохоор юу илээ надад болохоор жоох мөнгө ягаарэ түгэл би болохоор штэ press on nails аваад яаж чадсан шүү. ёо. Ээл Монголд явж байгаа юм шиг байх юм аа. Тийм ээ. Ийм өгсмөл барилгууд бол Монголын санаад ихтэй. Ээж нь бичлэг хийж байна. Одоо зураг авлаа. За маргааш нь бол бит хоёр Эстоноос Финланд руу гарах хэрэгтэй байсан. За усан онгоцоор Хельсинки руу бол нийтдээ 2 цаг хагасын хугацаанд бол явахаар байсан. Тэгээд төрөлөө очсон байсан учраас бит хоёр айгу тайван чекинээ хийгээд тэгээд өөрсдийнхөө чемодануудыг терминал дотроо цожилж үлдээгээд хажууд нь байсан шопинг молл руу орж жоохон юм идэж юм ууд суусан байгаа. Тэгээ усан онгоц дотор бол кабин захиалж болт юм байлээ. Кабин захиалах юм бол ортой тий суух газартай ч юм уу ингэж байна гэж бол тайлбарласан байсан. Тэг бит хоёр бол 2 цаг хагасан аялалд кабин аваагүй. Угаасаа хоол идээд тэр онгоцон дотроо ингэж жоохон тэр тоглоомын сонирхоо явж идэл бол 2 цаг дуусчих واخ гэж төлөвлөсөн. Тэр нь ч болсон байлээ. Тэгэхээр зэрэг таад бас хэрвээ явахаар бол 2 цаг хагасан аялалд бол заавал кабин захиалаад авах шаардлага байхгүй юм билээ шүү. За бит хоёр тэр Габриэла гэж хөлөгч суугаад явнаа. Бас аваа гоё том юм байна тий. Чүс юм шүү дээ. Seitsemän lyhyttä ja 1 pitkän äänen. За яг тэнд хайж чинь намайг бичлэг хийсэн чинь намайгаа та яагаад газар үдцсэн энэ төр гээд дээр тэгээд тэгээс одоо яг тэр нөгөө Атлантын далай Балтийн тэнгис хоёр одоо уулзж байгаа уулзуур хоёр тэнд харагдаж байна. Ягаад ийм хоёр өнгөтэйгээ илээ за манай хөлт айгуугаа тайлбарлалт дээр чи. Нэг нь болохоор шийдэ 36% болохоор шийдэ юу таахгүй давс татварнаагаа. Тэг нөгөө нь 16% болохоор шийдэ давс татварнаагаа. Тэгэхээр болохоор 2 болохоор амар өөр болохоор шийдэ проценттэй 2 давстай юм уу шийдэ. Тэгээд болохоор 2 чадахгүй юм байгаа. Ерөөс 2 гэдэггүй юу? Хитэж. Ой яагаад харж гин үү? Далай дээр үү?
За тийш ингээд санагдчих шиг байна да. Хүнд өгчлээ. За ингээд орж ирээд ийм хөөрхөн өр байна. Энд ийм ортой, энд ийм бодонтой. Бас юм хоолой. Тэ ийм хөөрхөн хөвгттэй тий энд ийм галтгоотой. Хүүе болж гин үү? Хельсинкигийн төв нөгөө байрнууд амин үнэтэйсэн байхгүй тий бит хоёр ингээд жоохон хотоос нь гараад байр ясын үлсийн тэгсэн чинь амар хөөрхөн таалагдж байна. Бит хоёр энэ ч одоо 2 хоног юм байгаа. Болж ин. Өөр юу өсөх вэ нэрээ? Тэ? Орон сайхан багтал болчихж байгаа юм л тэ нөхөө. За үнэтэй газрын талхын хүртэл үнэтэй гэдэм байна. Тэр түрүүн цаана бол 6 мөргөө евро талах байсан. Тэгээд тийшээ жоох явсан чи арай яг энгийн талх нь 3.39 ах шүү. Өмнө кино брауни 6 евро гэжсэн. Хельсинки бол нэр үнэтэй газар юм байна шүү. 18. За бас арай дэгсдүүлсэн байна. Энд бас арай өөр төрлийнх байна. Арай л олон өөр сортын байсан юм байна. За. Арай тийм амар үнэтэй биш юм байна уу? Ер нь боломжийн дайггүй юм байна. Амар үнэтэй хот гэж угаасаа бодвол үнэтэй гэж бүх юм хараад ах юм бол угаасаа хүлээлт нь юм өндөр аваад үнэтэй ах юм байна те. Тэгсэн чи гайгүй юм байна. Тэжгүй байна. Тэжгүй юм шүү. За тэгээд маргааш нь бит хоёр бүтэн нэг өдрийн билет аваад Хельсинкигаар бол сайхан явсан байгаа. Тэгээд бит хоёрын байрлаж исэн энэ газраас бол Хельсинкийн төв хүртэл яг энэ хот хоорондын юугаар 8 буудал орчим яваад нийтдээ 20 минут орчим явах юм уу? Тэгээд ороод ирсэн. Тэгээ сайхан өгцөн бит хоёрыг. Тэгээд гэхдээ яагаад чи Хельсинкид яг өндөр хүлээлттэй ирсэн юм байлээ. Бусад нөгөө хотуудаа бол нэг өндөр хүлээлтгүй байсан ч гэсэн энд ирэхдээ Хельсинки шүү дээ гэж бодоод ирсэн юм шүү. Тэгээ хэдийгээр хотын түмэн сайхан байсан ч гэсэн тэгээд ингээл болоо мó гэсэн мэдрэмж яахын ярггүй төрж исэн шүү. Тэгээд хүмүүсийн хандлага бол бас нэг жоохон тиймэрхүү байсан. Тэгээ нэг жоохон юу гэж ярьдаг штэ нэг юм бие тоосон. За энэ айгу сонир үг байна. Ерөнхийдөө нэг жоохон нэг юм гадны жуулчдыг нэг жоохон ингэж харцдаг хүмүүс байдаг штэ. Тиймэрхүү бол хандлага ажиглагдсан. Тэгтээ хүн болгон биш л те мэдээж. Тэгээд бит хоёртой 2 хон суучраас 2 хоногийн дотор бол Финландыг үдчихлээ гэж хэлж болохгүй бах. Зүгээр Хельсинкид төрсөн 2 хоногийн бодол бол тийм байлаа. За эндхийн бас өдрийн одоо билетээрээ хүмүүс ингээд Сомалины арал руу явчихдээ юм байлээ. Тэгээ тэр хоёрын хооронд бол нэг 15 минут орчим ус сонгоцоор яваад. Гэтэ айгүй салхитай газар байлээ. Бид хоёр очиод тэгээд ерөөсө барыг хийсгээ шахсан. Хоёлоо тэгээд амар салхитайг нь гахаад за гэд нэг их юм үдчихэд. Уусаа нэг үзэх юм бахтай арлаа л дээ. Зүгээр очиж нэг сүм өмл харах юм билээ. Тэрэн дээр очиж нэг гүүрэн дээр жоох ингээд салхинд зогсож жогоод тэгээд буцаад барыг тэр онгоцоор хүрээд ирсэн дээ. Oh my god, men you see that? Чиний чисто гоё хөвөрөлээ. Би хоолн гэж би шүү. За тэгээ эргэж Хельсинкидээ хурч ирээд энэ хавийн жоохон маркетуудаар явж нөгөө авах хөстэй юмудаа аваад битгооч нэг магнитэн дээр зөвлөлдөө ш төрөгчний тэр мэрэг авчаад энэ хаваар жоохон сэлгүүцэж өөр үзэж харахаар юу байна гэж жоохон хайж агаад энд нэг том барилга байсан том сүм юм байлээ. Тэгээ сүм бол орой хэсэг нөгөө нэг засварт орсон. Гэтэ хамгийн нийтэд нь хараад дээдэлтэй ингээд яг тэр хэсгээ ингээд зүгээр даавар шиг юмар ингээд яг
зургаар бүтээгээ хийцэн. Тэнд эхэндээ анзаарахгүй байжсаа сүултээ харчаад өө ямар инээдтэй үгүй бас ингэж болох юм биш үү нэрэ гэж бодоод тэгээ өнгөрсөн. Тэгээ энэ удаагийн аялал бол ингээ сайхан өндөрлж гин. Бит хоёр тэгээд нийтдээ 14 хоног явсан байгаа. Тэгэл гэр орны их сонсон байлээ. Гэр оронд өвчрэл ёо. Гэрмэн гэл хүмүүс тийдэгчтэй байсан аялал дуусаад. Бит хоёр ч гэсэн тэгсэн. Тэгээд энэ зуны сүүлийн аяллаа. Сэмэн хүмүүсээ бид нараа дангасан яагаад Гэлээ. тий.